нэг хин нэгэнд ингээд тусламж хэрэгтэй үед хүн хин нэгэн гарч ирээд туслана гэдэг чинь бол амар тийм гоё л үү мэдгүй яг юу ярихаа мэдгүй. Тэгтээ хасчихгүй даа. Тэгээ сэтгэл санаа өндөр байна. За өөр юу ярих вэ? За өөр юу ярих? Сайн бацгаана уу? Өнгөрлийн мэдээлэлтээс партнер соёлын фирмээс эрхлэн гаргаж байгаа хэрэг ярий болонгийн 2 дугаар эхэлж байна. За өнөөдрийн бодлогоор иргэн мөнхбатын хэмжлэлтэй төрөөс одоо гэмхарын хохирол багтуулахыг бол ярьсан. Анх ер нь яг Монголд ирснээс хойш 2 жил болсон байна. Яг ирсэн өдрөөс хойш ер нь бол нөгөө иргэний хэрэг, зөрчлийн хэрэг, эрүүгийн хэрэг, 3 хэрэг ингээд нийт боллоо. Тэгээ 2 жилийн хугацаанд ингээд мөнгөлөгчдөйгөө хамт 3 хэрэгээр ороод одоо яг иргэний хамгийн сүүлийн хэрэг нь болохоор давзаалах шатны шүүхтэр сая болчиход гараад ирлээ. За эхлээд хэргийн нөхцөл байдлаа ярилцъя тий. За бүх хэргийн нөхцөл шалтгаан бол та бүхний мэдж байгаараа энэ бичлэгээс л үүдэлтэй. Ерөнхийдөө бол нэг мэдээлэл хийсэн, лайв хийсэн, бичвэр бичсэн, цахим орчинд тавьсан тэрийгэ бүгд баг фэйсбүүкээр утсан баг. Мөнхбат бол нэг сарын сүүлдээ хугацаанд тухайн соёлын үйл ажиллагаа болоод тусгаарлалын үйл ажиллагаатай холбоотой гомдлыг бол нийтэд нийлдэхдээ өөрийн аккаунтаар бол мэдээлсэн. За энд бол ингээд зөрчлийн хэрэг бол үүсгэсэн. Гамшигын тухай хууль зөрчсөн гэдэг үндслээр зөрчлийг үүсгэсэн гэдэг. За ингээд удаачгүй гинтерийн шинжтэй байх боломжтой гэдэг эрүүгийн хэрэг үүсгэсэн гэдэг. Эрүүгийн хэрэг нь болохоор 21 оны 3 сард үүсгэсэн. Ингэхдээ бол эрүүгийн хуулийн тусгай ангийн 15-6 буюу гоцолтворт өвчин тарах нөхцөл бүрдүүлсэн гэдэг үндслээр 6 сараас 3 жил хорих одоо тийм 4-өөс 14 сая төгрөгөөр торох байлгүй тийм санкцтай тийм одоо хэрэгт холбогдсон ялагдчихаар татагдсан одоо ингэ. Ухтаа ер нь зөрчлийн хэрэг болоод эрүүгийн хэргийн дээр бол өмгөөлөгч бүрсээр ажилласан. Зөрчлийн хэрэг нь болохоор 21 оны 6 сард яг эрүүгийн хэргийн анх шатны шүүхээр шийдвэрлэгдээд хэрэгсэхгүй болгосон. За ингэхдээ бол хийсэн үйлдэл нь бол гамшигын тухай хууль зөрчөөгүй эрүүн мөнхбат бол үзэл бодлоо илэрхийлэх хэрэгчлөөг бол эдэлсэн байна гэдэг энэ үндслээр бол хэрэгсэхгүй болгосон бол 21 оны 12 сард буюу одоо эрүүгийн хэрэг үүсгэснээс хойш 9 сарын дараа намайг одоо ялгчаар татхаа болцсон тогтоол гаргасан. Тэгэхээр яг энэ хугацаанд учирсан одоо хохирлыг бол би бол нэхэмжлэх хэрэгт ёстой байна гэдэг үндслээр бол Fidelitas Partners хамтсан. Тэгээд ер нь ботхоор баг 21 оны 6 дугаар сараас хоошоо за бүр зөрчлийн хэрэг ярих юм бол 21 оны 2-3 дугаар сараас хоошоо тий нийтдээ 12 дугаар сар хүртэл төрхөө гэмт хэрэг шалгагдаад ингээ явж исэн ийм тохиолдол гарсан. Үүнтэй холбоотойгоор 21 оны 4 сард яг өөрөө одоо ажлаасаа чөлөөлөгдсөн байж байгаа. Зөрчлийн хэрэг хийн шийдвэрлэх ажиллагаа, эрүүгийн хэрэг хийн шийдвэрлэх ажиллагаа хоёрыг нэг давхар авснаас болоод энэ хүний хуульд заасан эрх ашигын зөрчигдсөн хүндэгдсэн юм асуудал үүссэн. Энэтэй холбоотой мөнхбат бол биднэрт 22 оны 3 сард хандаад боломжтой байдаг төрөөс хохирол хэмжлэх асуудал хууль зүйн зам зөвлөж гэж хандсны дагуу бид нэр хэрэг дээр нь ажилласан. Тэгээ баг мөнгөлийн баг бол энэ дээр одоо нийтийн нэгэн форумын санхүүжилтээр хэдлийн төсөл явуулж исэн. Amnesty International гэх хэд хэдэн байгууллагатай COVID-19-д гарсан шийдвэртэй холбоотой төсөл хэрэгжүүлж ирсэн учраас энэ одоо мөнхбат дээр бол про боно үйлчлэл үзүүлье. Яг тухайн үед одоо прокуророос гаргаж байгаа шийдвэр хэрэгсэхгүй болгосон бол үнэхээр мөнхбат буруугүй байсан юм байна. Тэгвэл энэ хугацаанд мөнхбатад учирсан хохирлыг иргэний журмаар одоо гаргуулж тэ хохирлыг барагдуулах боломжтой юм шүү гэдгийг бол судалж эхэлсэн. За ингээд бидний хэмжлэлээр иргэний хуулиар үндэслэлтэй гэм хорыг хохирлыг болгосон. Тэгэхээр практикт болоод яг хуулийн дагуу одоо иргэн ямар нэгэн байдлаар хууль бусаар яллагдагчаар татагдаад дараа нь тэр нь хэрэгсэхгүй болгосон тохиолдолд иргэний журмаар одоо онцгой ажиллагааны журам гэж нэрлэдэг. Онцгой ажиллагааны журмаар шүүхэд хандаад төрөөсийн хохирлоо гаргуулах бол хууль зүйн боломж байдаг. Яг энэний дагуу ан уул дүүргийн иргэний анх шатны шүүхэд мөнхбатад учирсан хохирлыг төрөөс гаргуулах гэдэг ийм шаардлагыг тодорхойлж шүүхэд хандсан байж байгаа. Анх шатны шүүхээс шийдвэрлэхдээ мөнхбат өөртөө учирсан энэ хохирол нь бүгдээрээ одоо нотлохонтоор нотлогдож байгаа учраас мөнхбатын гаргасан хэмжээлийн шаардлага бол бүгд нь хангаж шийдвэрлсэн байгаа. Энэ хэмжээлийг бол шийдэхдээ иргэний хуулийг бол үндэслэн байдаг. Иргэний хуулийн 498-ийн 4 буюу одоо хууль бусдаар яллагдагчаар татагдсны улмаас ямар нэгэн хохирол учирсан бол тэрийг төрөөс гаргах хэрэгтэй гэдэг шаардлагын үндэслэл болгоод за иргэний хуулийн 510 буюу эд хөрөнгөд учруулсан хохирол 228 буюу эд хөрөнгөд учруулсан гэм хорыг хэрхэн бардуулах гэдэг хуулийн залтуудыг үндэслээд хэмжээлийн шаардлагыг бол бүгд нь хангаж шийдэлсэн байна.
Иргэний хуулийн 498-ийн 4-т заасан энэ нөхцлөд гэмт хорийн хохирлыг шаардахад бол бидний зөвс мөнх баттай өөртөө ярилцаад ямар хохирол учруулсан бэ? За холбогдох баримтуудыг цуглуулах ажиллагааг бол нэлээд одоо тууштай хийж гүйцэтгсэн. Зуршлын бол эрүүг ирэг дээр бол өмгөөлөгч хууль зүйн туслалцаа хасан. Түүнтэй холбоотой төлсөн хүс төлбөр юу байж болох уу тийм тэрийг судалж үзсэн. За хоёрт нь бол яг хоёр тухайн үедээ хэрэгт байнг шалгалтад дуудагч авчраас жирийн ажилтдаг гişгэ албуурыг гүйцэтгэх боломжгүй байсан учраас ажлаасаа гарсан байдаг. Ажлаас гарсан тохиолдолд орлогын их усуд байхгүй болсон. Тэгэхээр энэ өөрөө хүүгийн те журмаар гэмт хэрэг үйлдсэн хэсгийг шалгаж байгаа энэ ажиллагаатай холбоотой байсан учраас ер нь одоо яг амьдралын их усуд гэсэн орлого нь тасалдсан байсан учраас тэрийг мөн хохирол тооцох юм боломжтой байх. Өөрөөр хэлбэл бол одоо төрөнгийн хохирол бид нэр шаардсан гэсэн үг. Ирээдүйд оруулах хэрэгтэй байсан орлого дээр нэмээд өөрөөс нь гарсан зайлшгүй зардлуудыг баримтаар хөдөлж гаргуулсан гэж бол ойлгож байна тийм. Яг энэ ажиллагааг хариуцж гүйцэтгэжсэн учраас яг прокурорын газараас прокурор томилогдоод бол нөгөө талд нь 3 дахь чиглэлээр дээр бол оролцож байгаа. Тэгээ прокурор бол агашны шүүхэн шийдвэртэй санал нийлээгүй тийм санал нийлэхгүй гомдолтой байсан учраас дараагийн давзаалдах шийдвэрийн шүүхэд бол гомдол гаргасан тийм. Прокурорын зүгээс агашны шүүхэн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндсэл нь юу байсан бэ гэхээр одоо яг энэ эрүүгийн хэргийн шийдвэрлэх хуулийн 45 дугаар зүйлийн 2 дахь хэсэг болон 3 дахь хэсгийг бол үнэлж яадаг. Өөрөөр хэлбэл эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд ямар нэгэн байдлаар төрөөс бол одоо хохирлыг барагдуулахгүй гэдэг ийм байдлаар бол одоо маргаж исэн. Тэгэхээр давзаалт шатны шүүхээс бол дүгнэхтэй агаш шатны шүүхэн шийдвэрийг ерөнхийдөө хууль зүйн үндслүүдийн хэвээр үлдээгээд дээр нь нэмээд эрүүгийн хэргийн шийдвэрлэх тухай хуулийн 45 дугаар зүйлийн 1-р хэсэг буюу одоо хууль зөрчсөн ажиллагааны улмаас иргэнд очсон хохирлыг бол барагдуулах ёстой. Мөнх хотын тохиолдолд бол энэ шаардах их бол мөнх хотын хувьд үүссэн байна гэдэг ийм дүгнэлтийг бол хийсэн байж байгаа. Хуульчдын дүгнэлт үзэхэд ийм төрлийн бол маргаан цөөнгүй байдаг юм билээ. Тэгээд олон янзаар шийдвэрсэн шүүхийн практикууч байдаг. Тэр дундаас бид нэр судалж байгааг ямар ч байсан иргэнд ямар нэгэн байдлаар энэ төрлийн байгууллагын үйл ажиллагаатай холбоотой хохирол учирсан л бол тэр хохирлоо ер нь бол барагдуулах нь зүйтэй юм шүү. Барагдуулах нь ер нь хууль зүйн үндслэл байна. Тэр эрхийг нь бол яг иргэний хуулиар тодорхойлж өгөөд эрүүгийн эрхний шийдвэрлэх тухайлаар ч гэсэн хамгаалж байгаа юм байна гэдгийг бол бас тодорхойлж ингэж бусдад мэдүүлэхийг бол оролцсон тийм. Тэгэхээр манай багийн хувьд бол яг энэ мөнх хотын холбоотой хэрэг дээр бол яг иргэний хувьд те гэмт хорийн хохирол учирсан энэ хохирлыг барагдуулах чиглэлээр бол иргэний иргэн шүүхтээр бол өмгөөлөгчийн тусалцаа одоо өмгөөлөгч хууль зүйн тусалцаа үзүүлж оролцсон. Тэгээд энэ яг миний энэ хүслийг маань ингээд ойлгоод ингээд энэ хэцүү үед маань ингээд гарч ирээд Fidelitas Partners-ийн ингээд пробоно буюу үнгүй өмгөөллийн үйлчлэгээ үзүүлээд бүхэл цаг үед ингээд хамт байж байгаад бол маш их баяртай байна. За тэгээд энэ яг юуны төлөө ингээд яваад байгаа юм бэ гэхээр яг тийм иргэний оролцоотой нийгэм бүтээцгээ хамтдаа хэдүүлээ тэмцээ гэдэг нь болохоор зүгээр нэг лозон бариад ойрлох биш. Яг болохгүй байгаа асуудлаа дэвшүүлээд тэрийг шаардлагатай хүмүүст нь гаргаж тавья. Тэндээ шийдэл хай. Өөрсдөө шийдлийнхээ нэг хэсэг нь бай гэсэн нэг тийм л учир шалтгаан санаа зорилготой зүйл болж байна. Бидний ямар ч байсан пробоно энэ хэрэг бол одоо ингээд амжилттай өндөрсөнд бол манай багийнхан бол бүгд бол сэтгэл хангалуун байгаа.